Шинжлэх ухаан технологийн их сургуулийн цаг. За цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаа бид эрчим хүчний сургуулийн сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр тус сургуулийн дэд захирал доктор дэд профессор Пүрүсрэнтэй ярилцж байна. Шинжлэх ухааны технологийн их сургууль бол 60 жилийн түүхийг ардаа орхисон. За энэ хэрээр бас туршлага хуримтлуулсан намтар баян түүхтэй юм сургуулаа. Тэгэхээр танай сургууль ч гэсэн бас уун сургуулиудын нэг гэж тараа. Өөрийн түүхэн тавчаатай туулсан замд дээж олон сайхан төгсөгчдийг улс орныхоо ажлын талбарт гаргаж өнөөдөр амжилттай ажиллаж байгаа танай сургуулиар овоглсон хүмүүс ч их олон байгаа бах тийм ээ. Түүхэн замнал тавчаанаас хоёул ярилцлага эхлэе гэж бодож байна. За тэгэхээр манай эрчим хүчний сургууль болохоор мөн 60 жилийн түүхийг бол өнгөрөөсөн байна. Анх бол 1960 онд Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнд эрчим хүчний салбар нээж анхны 42 оюутныг элсүүлэн сургаж бол эхэлсэн байна. За тус салбарын физикийн танхимд харьяалагдж байгаа 1961 оноос инженерийн факультет болгон өргөдгөж барилга, эрчим хүч, механик инженерийн боловсон хүчин бэлтгэх болсон. За 1962 онд бол тус инженерийн факультетад энергетикийн танхим бол байгуулж, улмаар 1963 онд тус танхимыг дулааны, цахилгааны болгон бол өргөжүүлсэн байна. За өнөөдрийн байдлаар манай эрчим хүчний сургуульд 1703 бакалавр, магистр 146, доктор бол 17, ичнээн 52, оройн ангиар 12, нийт 1930 оюутан бол идэвхтэй бол суралцж байна. За ер нь намар хаврын улиралд бол 2 удаа төгсөлт хийдэг байж байгаа. Жилд дунджаагаар бол 400-аас 500 оюутан төгсөгдөгөө. За өнгөрсөн жилийн хувьд бол бас нэлээдгүй олон ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг хүлээж авсан баг шинэ хэлсэлт тийм ээ. За бас чамгүй олон төгсөгчдийг ажлын байранд үдэж гаргасан байж таараа. Тэгэхээр эндээс статистик тоон үзүүлэлт гарах юм бол зөвхөн өнгөрсөн жилийн хаврын хэлсэлт дээр нь төгсөлтийг нэг харьцуулсан сайхан юм тоон баримт хэлэхгүй юу. Тухайлбал танайд төгсөгчд ажлын байранд сайхан урилгаар очдог, оюутан байхдаа дадлага хийгээд үнэлэгдэж урагддаг ч юм уу тийм ээ. Оюутан байх хугацаанд суралцах хугацаанд ажлын байраа олчихсан юм тохиолдолч байдаг юм уу? Тэгэхээр ерөнхийдөө эрчим хүчний сургуулийн төгссөн мэргэжлүүд бол ер нь эрэлт хэрэгцээтэй мэргэжил байдаг. Ер нь ингээд төгсөгчдийн судалгаа харж байхад 85-аас 95% нь тухайн жилдээ ажлын байрыг бол олсон байдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө эрэлт хэрэгцээтэй мэргэжил бол харагдаж байгаа. За эсэгчдийг бас харахад бол манай сургуулийн эсэлтийн тоо бол бусад шинжлэх ухааны технологийн сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд дотроос бол ер нь хамгийн түрүүлээд бол ерөнхийдөө эсэлтийн тоо нь бол бүрдчихдэг. Энэ юугаар харуулж байгааг бол тухайн ерөнхийдөө нийгэмдээ ажлын хэрэгцээ, за мөн ажил олох байдлаараа бол шинжлэх ухааны технологийн сургууль дотор бол тэргүүлж байгаа мэргэжлүүдийг бол бэлтгэж байгаа сургууль юм аа. За тэгэхээр ер нь төгсөгчд маань ерөнхий боловсролын сургуулийн ахлагийнхаа сонирхож байгаа. Танай сургуулийг хэдийнэ тавуулчихсан энэ сургуулийн оюутан болно доо гэсэн хүсэл мөрөөдлийн гал зүрх сэтгэлдээ молцголуулчихсан явж байгаа хүүхд залуучууд бишгүй байгаа тийм ээ. Тэгэхээр мэргэжлүүдийн энэ хөтөлбөрүүдийнхээ талаар сайхан дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгье. Хүүхдүүд маань ер нь бол энэ сургуульд орно инженер болно гэсэн ерөнхий мөрөөдөл хүсэлтэй байдаг хэрнээ дотор нь яг ямар хэлсэлт авдгийг, ямар мэргэжил байдгийг, ажлын байран дээр гараад юу хийдгийг, энэ мэргэжлийн давуу онцлог нь юу юм эдэргээд энэ талаар мэдээлэл бас хонос байдаг нь үнэн шүү. За тэгэхээр манай эрчим хүчний сургууль болохоор ер нь бакалаврын сургалт бэлддэг 3 салбартай бол байдаг. Дулааны инженерийн салбар, цахилгаан инженерийн салбар, цахилгаан техникийн салбар. Тэгэхээр энэ 3 салбар маань болохоор нийт 12 мэргэжлэр бол бакалаврын сургалт явуулдаг байж байгаа. За тухайн бүрд нь ингээд салбар болгоор мэргэжлүүдийг нэрлэх юм бол за цахилгаан инженерийн салбарт бол цахилгаан системийн мэргэжил, цахилгаан хангамжийн мэргэжил, эрчим хүчний менежментийн мэргэжлэр бол бакалаврын түвшинд бол сургалт явуулдаг байж байгаа. За цахилгаан техникийн салбар болохоор цахилгаан системийн автоматжуулалтын мэргэжил, за цахилгаан электроникийн мэргэжил, за мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлэр бол бакалаврын үйл ажиллагаа бол явуулдаг. За дулааны инженерийн салбар бол за дулааны цахилгаан станцын мэргэжил, үлдэр хотын дулаан хангамж, за дулааны процессын автоматжуулалт, за сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрлэлийн экологи, мөн хөргөлтийн технологи ба кондиционерийн систем гэсэн 6 мэргэжлэр бол дулааны инженерийн салбар бол оюутнуудаа бакалаврын сургалтаар сургадаг байж байгаа. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургууль бакалавр, магистр, докторийн зэрэг олгох шаталсан сургалтаар цахилгаан систем автоматжуулалт, цахилгаан хангамж,
Цахилгаан систем, Дулааны цахилгаан станц, үйлдвэр хотын дулаан хангамж, дулааны процессын автоматжуулалт, эрчим хүчний менежмент, сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологи, хөргөлтийн технологи, кондиционерын систем, био анагаахын инженер мэргэжил, ичний сургалтаар дулааны цахилгаан станц, цахилгаан систем мэрэгжил эзэмшүүлнэ. бүгд найрамдах хятад улстай хамтарсан бакалаврын хөтөлбөрийн хүрээнд Дулааны цахилгаан станц, цахилгаан хангамж, сэргээгдэх эрчим хүч мэрэгжлэр Шанхай хотын шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтарч эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлэр Орсын холбооны улсын Уралын холбооны их сургуультай хамтарсан магистрийн хөтөлбөрийн хүрээнд үйлдвэр хотын дулааны хангамж мэрэгжлэр суралцуулан төгсгөнө. зорилгоо нь тод харж хүрх замаан гэрэл түүл. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургууль. За тэгэхээр сая бол ерөнхийдөө нийт 12 одоо мэрэгчлэр одоо бэлтгэдэг байсан байж байгаа. Тэгэхээр энэ дотор мэрэгчлүүдийн ерөнхийдөө задлаад бас дэлгэрүүлээд эсвэгчнэр одоо сурагчтай бол мэдээллийг бол төхөм ойлгох одоо хэлбэрээр бол өгье гэж бодож байна. Ерөнхийдөө бол эрчим хүчний систем гэдэг маань одоо хоёр хэсгээс бүрддэг байж байгаа л да. Дулааны эрчим хүчний систем, цахилгааны эрчим хүчний систем гэдэг. Дулааны эрчим хүчний систем бол анх бол одоо мэдээж одоо нүүрсийг бол шатааж, усыг буслахж, уур гаргаж, хурц уур гаргаж, тэр уур нь болохоор турбиныг эргүүлж, турбин нь бол генератороо эргүүлээд, генератор нь бол тог гаргаад, тогоо бол трансформаторын тусламжтайг бол өсгөөд, өндөр цахилгаан дамжуулах шугамаар бол хэрэглэгчдэр бол дамжуулдаг байж байгаа. Хэрэглэгчдэрээ очингуудаа бол мөн трансформатор бууруулад тэгээд үндсэн хэрэглэгчдэрээ очдог. Иймэрхүү ерөнхийдөө цогц процесс байж байгаа гэдэг. Тэгэхээр энэ процессд бол ажилдаг инженерүүдийг бол манай сургуулиуд бэлтгэн гаргадаг байж байгаа. За жишээлх юм бол анхдагч гэдээ байж байгаа дулааны одоо тал дээр нь болохоор дулааны цахилгаан станцын мэргэжил байдаг. Энэ бол ерөнхийдөө их гол мэргэжлүүдийн бол нэг байж байгаа. Тийм шүү дээ. Энэ бол ерөнхийдөө Монголын одоо гал голомтыг одоо бүрдүүлж байгаа дулааны цахилгаан станцууд дээр бол ажиллах дулааны инженерүүд бол бэлтгэдэг байж байгаа. За энэ дээр бол дулааны цахилгаан станцын мэргэжил байж байна. За мэдээж энэ дулааны үйл ажиллагаа хангахын тулд бол дулааны процессын автоматжуулалт бас мэргэжил хэрэгтэй байж байдаг. За энэ бол бас л хамгаалалт энэ дулааны талаар хамгаалтыг бол хийсэн байж байгаа. Үйлдвэр хотын дулаан хангамж гэдэг байж байна. За энэ юу гэвэл нөгөө гарсан дулаан хангамжийг бол одоо хэрэглэгчдэр түгээдэг. Тэнд байж байгаа хэрэглэгчдийг бол дулааны эрчим хүчээр хангах явцад бол мөн бас инженерийн мэргэжил бол шаардлагатай бол байдаг байж байгаа. За сүүлийн үед бол сэргээгдэх эрчим хүчний мэргэжил гэдэг байж байна. Энэ бас дулааны салбарт орол явж байгаа л да. Тэгтээ за сэргээгдэх эрчим хүч бол ерөнхийдөө сүүлийн үед бол их хөгжиж байгаа байж байгаа. Одоо бол нар салхины станцууд бол ихээр одоо бий болсон байна. Тэгэхээр энд бол ерөнхийдөө ирээдүг харах юм бол энэ чиглэл рүү төлхөө хөгжих болов уу гэж бодож байна. Сэргээгдэх эрчим хүчийн. Тэгэхээр энэний одоо мэргэжилтнийг бол бас манайх бэлддэг байж байгаа. За энэ дээр болохоор нар байж гин, салхин байж гин, усан цахилгаан станц. За усан цахилгаан станц одоогийн байдлаар Монгол улсад бол жижиг чадлын усан цахилгаан станц байгах боловч ирээдүйд бол ерөнхийдөө том чадлын усан цахилгаан станцуудыг бол байгуулгана. Аливаа ерөнхийдөө системийн оршин тогтнох, доктортой одоо хөгжих юм уу одоо техник талаасаа докторжилттой одоо ажиллагаа хангахын тулд бол усан цахилгаан станц бол зайлшгүй шаардлагатай байх одоо шаардлагатай станцуудын бол нэг байж байгаа. Манайх болохоор маневрах чадвар бол ерөнхийдөө эрчим хүчний систем бол жоохон сул талдаа байдаг. Ягаад гэвэл усан цахилгаан станц байхгүй учраас маневрах чадварыг бол Оросын эрчим хүчний системтэй холбоотой тэр дамжуулах 220 шугамар холбогдсон тэр одоо генератор бол маневрах чадварлаа бол үүсгдэг байж байгаа. Босод бас мэргэжлүүдийг бас тайлбарлая л да. Жишээлх юм бол одоо хөрвөлтийн технологи кондиционерын систем. За энэ юу бэлддэг гэвэл мэдээж энэ дулаан үйлдвэрлэлээс гадна бас дулааны эсрэг процесс хөргөлт гэдэг байж байгаа. Тэгэхээр энэ бол ялангуяа манай биш жишээл халуун орнууд бол маш түгээмэл мэргэжлүүдийн нэг байж байгаа. Жишээл халуунд бол байр халаахаас биш эсрэг бол байр хөргөхөд зориулаад бол их цахилгааныг бол зарцуулдаг байж байгаа. За манад яг хүүтэн одоо эрсдэл суурь амсгалтай энэ баахгүй хөлт бол бас тийм биш юм аа. Манад юу байдгүй гэвэл мэдээж одоо махны үйлдвэрүүд байж байгаа. Тэ одоо том одоо хөргөлтийн процесс шаардагдсан үйлдвэрүүд байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэнд бол одоо хөргөлтийн кондиционерын том барилга байгууламжийн агааржуулалтын систем байж гин. Тэгэхээр эн чинь бас л хөргөлтийн одоо кондиционерын системаараа явчихж байгаа. Тэгэхээр манайдаа бол тодорхой хэмжээний бас л шаардлагатай мэргэжлүүдийн бол нэг байж байгаа маа. За цахилгаан тал руугаа ярьж бол гэж бодож байна тий. Цахилгаан талынхаа тий. За цахилгаан талаагаа ярих юм бол цахилгаан систем гэдэг одоо үндсэн хөрөх чадвартай одоо мэргэжлэж байгаа юм л да. Тэгэхээр энэ цахилгаан систем юу хийдгүү гэвэл дулааны цахилгаан станцын цахилгааны хэсэгт нь ажиллаж болж байна. Дулааны цахилгаан станцын цахилгааны хэсэгт нь ажилладаг байж байгаа. За үйлдвэр албан байгууллагуудын цахилгааны инженерийг бол хийж болж байна. За ер нь бол их хөрөх чадвартай байж байгаа цахилгааны инженер гэдэг бол байж байгаа.
За цахилгаан системийн автоматжуулалт гэж мэргэжил байж байна. Тэгэхээр мэдээж цахилгааныг одоо дамжуулахын тулд түүнийг одоо аюулгүй ажиллагаа хангахын тулд бол автоматик хэрэгслүүд бол тавьдаг байж байгаа. Тэгэхээр тэр автоматик хэрэгслүүдийг хангах мэргэжил бол мэргэжилтэн бол цахилгаан системийн автоматжуулалтын одоо инженер байж байна. Би гэдэг бол өөрөө бол одоо Москвагийн эрчим хүчний дээд сургууль бол цахилгаан системийн автоматжуулалтын мэргэжлэр төгссөн байж байгаа. Тэгэхээр бол энэ ерөнхийдөө их сайхан мэргэжлүүдийн бол нэг байж байгаа. Цахилгаан хангамжийн мэргэжил гэдэг байж байна. Цахилгаан хангамжийн мэргэжил юу гэдэг вэ? Мэдээж одоо үйлдвэрлэсэн цахилгаанаа хэрэглэгчдэр очиж байгаа. Тэгэхээр хэрэглэгчдэр очиж байгаа тэр байгууллагуудад цахилгааныг хангахын тулд тэр хангамжийн одоо инженер бол одоо шаардлагатай болох нэ. Тэгэхээр энэ юу хийж ийнүг бол бас л одоо байгууллагууд одоо ялангуяа үйлдвэр албан газрууд дундан том үйлдвэрийн газрууд бол мөн цахилгааны инженерүүдтэй байж байгаа. Тэгэхээр хангамжийн инженерүүд бол ажиллах нэ. Үйлдвэрлэлийн экологийн мэргэжил гэдэг байж байна. Ерөнхийдөө орчин үед бол эколог бол асуудал бол их чухлаар тавигдаж байгаа. Ерөнхийдөө энэ машин утаа, ерөнхийдөө станцын утаа гэлээд ерөнхийдөө байгалыг бол их бохирдуулж байгаа. Тэгэхээр экологийн бол асуудал бол шинээр тавигдаж байгаа. Ялангуяа сэрэгт хэрчим хүчийг ашиглах юм бол экологийн асуудал бол ерөнхийдөө багаар яригдах байх л та. Хор бохирдол ерөнхийдөө бага гардаг учраас бол үйлдвэрлэлийн экологийн мэргэжил бол бас одоо ирээдүйд бол чухал мэргэжлүүд юм бол нэг болно гэдэг илэрхийлэлтэй байж байна. Тэгэхээр энэнийг бол мөн адилхан бас манай эрчим хүчний сургууль бол энэ чиглэлээр бол бакалавр бол бэлтгэдэг. Цахилгаан электроник гэдэг байж байна. Цахилгаан электроник энэ бол бас чухал мэргэжлүүдийн нэг л дээ. Жишээлх юм бол одоо цахилгаан системийн автоматжуулалт гэдэг бол энэ системийн үйл ажиллагааны автоматик одоо хангадаг байх юм бол ерөнхийдөө сүүлийн үеийн ирлээ автоматикууд бол электрон суурь дээр хийгдсэн байж байгаа. Электрон, микропроцессор, микрочиптер бол хийгддэг байж байгаа. Тэгэхээр тэн дотор явагдаж байгаа процессыг одоо мэдхийн тулд, удирдахын тулд, програм хангамж зохиохын тулд бол энэ цахилгаан электроникийн мэргэжил хэрэгтэй. Ерөнхийдөө их явцуу нарийцаад ороод ирж байна шүү дээ, тий. Тэгэхээр энийг одоо оюутнууд сонгох юм бол их сайхан мэргэжил байж байгаа. За ялангуяа одоо тод жишээ хэлэх юм бол манайх бол ашиглах ухаан технологийн сургууль, бүр Монгол даяар ABBU Robocon тэмцээнд оролцдог байж байгаа. Тэн дээр бол манай энэ цахилгаан электроник, цахилгаан системийн автоматжуулалтын оюутнууд бол идэвхтэй оролцоод энэний одоо өмнөх жил дээр бол цахилгаан системийн автоматжуулалт бол электроник оюутнууд бол Монгол улсаа төлөөлөөд одоо Вьетнамд бол амжилттай оролцоод ирсэн байж байгаа. Тэнд бол одоо 4-р байр бол эзэлсэн байж байгаа. Энэ бол нодлон жилийн хувьд бол тэгсэн байж байгаа. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургууль бакалавр, магистр, докторийн зэрэг олгох шаталсан сургалтаар Цахилгаан систем автоматжуулалт, цахилгаан хангамж, цахилгаан систем, дулааны цахилгаан станц, үйлдвэрийн хотын дулаан хангамж, дулааны процессын автоматжуулалт, эрчим хүчний менежмент, сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн эколог, хөргөлтийн технологи, кондиционерын систем, био анагаахын инженер мэргэжил, ичний сургалтаар дулааны цахилгаан станц, цахилгаан систем мэргэжил эзэмшүүлнэ. Бүгд найрамдах хятад улстай хамтарсан бакалаврын хөтөлбөрийн хүрээнд Дулааны цахилгаан станц, цахилгаан хангамж, сэргээгдэх эрчим хүч мэргэжлэр Шанхай хотын шинжлэх ухааны технологийн их сургуультай хамтарч эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлэр Оросын холбооны улсын Уралын холбооны их сургуультай хамтарсан магистрийн хөтөлбөрийн хүрээнд үйлдвэр хотын дулааны хангамж мэргэжлэр суралцуулан төгсгөнө. зорилгоо нь тод харж хүрх замаан гэрэл түүл. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургууль. Одоо эрчим хүчний менежмент гэдэг мэргэжил байдаг. Эрчим хүчний менежмент. Тэгэхээр бол энэ бол бас л одоо эрчим хүчний одоо удирдлага, түүний эдийн засгийн асуудал, эрчим хүчний ерөнхийдөө хэр одоо зохистой одоо удирдах уу, ер нь менежмент хийх бүгдэг талаараа бол бас ийм мэргэжил бол байдаг гэж байгаа. Энэ бол ерөнхийдөө салбар болдор байдаг мэргэжил л дээ. Жишээл одоо барилга дээр байж байна, эрчим хүч дээр байж байна, геолог дээр байж байна, салбар болгоо дээр бас тухайн салбар чиглэлийн одоо менежментийн мэргэжлүүд бол байдаг гэж байгаа. Бас нэг одоо чухал одоо мэргэжлүүдийн нэг нь болохоор цахилгаан техникийн салбар дээр одоо бэлддэг био анагаахын инженер буюу эмнэлгийн тоног төхөөрөмжийн одоо ашиглалтын инженерийг бол бэлддэг. Тэгэхээр энэ бол эмнэлгүүд дээр байж байгаа тоног төхөөрөмжүүдийг одоо засварлах, одоо янзлах одоо тийм инженерүүдийг бол бэлддэг байж байгаа. Бас л одоо анагаахын био анагаахын чиглэлийн ерөнхийдөө ангаах ч гэсэн одоо бас л бүхэл тоног төхөөрөмж нь бол цахилгаан дээр ажилладаг байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр цахилгааныг одоо тоног төхөөрөмжийг ажиллагааг бол хангахын тулд бол био анагаахын инженерийг бол бэлддэг байж байгаа. За ингээд ерөөдөө гол мэргэжлүүдэд бол задлаад одоо тайлбарласан байна. За энэ жилийн хувьд бас шинэ анги нээж байгаа бох тийм ээ. Төгсөгчд маань өстө үнэхээр чухал мэдээлэл болж хүрэн шүү дээ. Ямар шинэ ангиуд энэ жилийн эсэлтэнд нээж оруулж байгаа. За энэ жилийн
Ээлжлэлтэнд бол бакалаврын ээлжлэлтэнд бол шинэ анги бол баахгүй байж байгаа. Ерөнхийдөө хуучин байж байгаа 12 мэргэжлэрээ бол эсэлтээ бол аавна. За шинээр одоо нээсэн бол 3 анги байж байгаа. Тэр нь болохоор одоо магистрийн төвшингийн 3 анги байж байгаа юм аа. Тэгэхээр энэ бол манайх цахилгаан инженерийн, дулааны инженерийн, цахилгаан техникийн 3 салбартаагаас гадна нодлон болохоор инженерийн агсан төвшний салбар шинээр нээсэн байж байгаа. Энэ бол урд нь авч байгаа магистрийн төвшингүүдээс шал өөр төвшингийн одоо магистрийн бэлтгэх тийм хөтөлбөрийг бол боловсруулсан байж байгаа. Энэ ямар хөтөлбөр вэ? Ухаалаг сүлжээ, эрчим хүчний технологи ба үйлдвэрлэлийн автоматжуулалт, дулааны эрчим хүч ба үйлдвэрлэлт гэсэн ийм 3 одоо чиглэлээр бол магистрийн шинэ хэлсэгчдийг бол энэ оны 9 сараас бол авах юм байж байгаа. Сая бол энэ 3 мэргэжлийг бол үндэсний магадлан итгэмжлэлээр бол итгэмжлүүлсэн ийм 3 магистрийн 3 анги байж байгаамаа. Тийм. За эрчим хүчний сургууль бол одоо гадаад хамтын ажиллагааны их өргөн хүрээтэй цараатай ажилладаг. Ер нь танах бол шинжлэх ухааны технологийн их сургууль тэр хос хөтөлбөр хэрэгжүүлдэг тийм ээ. 2 3-чтой дээд сургууль 2 одоо дипломтой төгсгөх хос хэл мэргэжил эзэмшээд одоо ийм хөтөлбөр морьтон болох энэ сайхан боломжийг олгодог шүү дээ. За тийм ээ. За тэгэхээр манайх 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр бакалаврын хамтарсан хөтөлбөрийг бол анги бол байдаг байж байгаа. За энэ нь болохоор дулааны цахилгаан станц, цахилгаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт гэсэн энэ 4 мэргэжлэр бол 2 дээр нэмэх нь 2 хамтарсан хөтөлбөрөөр бол бакалаврын сургалт бол явуулдаг. Аль улстай? За энэ бүгд хятад ард улсын одоо хойд хятадын эрчим хүчний инженерийн сургууль дээр бол дулааны цахилгаан станц, цахилгаан хангамж, сэргээгдэх эрчим хүч гэсэн 3 мэргэжлэр бол хамтарсан одоо хөтөлбөр явуулдаг байж байгаа. Энэ дээр яадаггүй бол ер нь 2 жил нь бол эх орондоо бол сураад 2 жил нь бол энэ хойд хятадын эрчим хүчний сургууль дээр бол сурдаг байж байгаа. За энэ бол ерөнхийдөө манай шүтээсийн хэмжээнд амжилттай явагдаж байгаа хөтөлбөрүүдийн нэг байж байгаа. Жилээс жилд бол 30-аас одоо 40 оюутан бол явдаг байж байгаа. Одоо хойд хятадд бол явж одоо амжилттай бол төгсөж ирдэг байж байгаа. За эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт гэдэг бол Шанхай шинжлэх ухааны технологийн их сургуультай бол хамтарсан мөн 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр явуулдаг байж байгаа. За энэ бол бакалаврын төвшөнд байж байгаа. За мөн магистрийн төвшөнд бол Оросын холбооны улсын Уралын холбооны их сургуультай хамтарсан магистрийн 1 дээр нэмэх нь 1 гэсэн хөтөлбөрийг бол хэрэгжүүлдэг. Энэ нь болохоор үйлдвэр хотын дулаан хангамж гэсэн мэргэжлэр бол явуулдаг байж. Бакалаврын болсон хүчин бэлтгэхт бол лабораторийн суурь бааз бол ерөнхийдөө чухал ураг гүйцэтгэдэг байж байгаа. За сүүлийн 7 жилд бол эрчим хүчний сургууль дээр бол 48 лаборатори бол шинээр одоо байгуулагдсан байж байгаа. Зарим нь болохоор хуучин лабораториг бол шинжилсэн. Тэгэхээр хэлэх юм бол ерөнхийдөө шинэ лабораториуд гэж хэлж болно. За ер нь бусад ингээд сургуулиуд дотоодын ч гадаадын ч сургуулиудыг харахад бол манай эрчим хүчний сургууль бол дээр ирээд оюутнуудад ингээд суралцах юм бол лабораториудыг харах юм бол ерөнхийдөө бусад сургууль дээр баахгүй лабораториуд бол маш олон байж байгаа. Тийм. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө сургуулийн одоо чансаа, за оюутнуудын одоо бэлтгэхэд чанартай болсон хүчин бэлтгэхэд бол лабораториуд бол ерөнхийдөө их чухал үр дүн гүйцэтгэдэг байж байгаа шүү. Саяхан л ихэд одоо хамгийн сүүлд энэ он гараад бол манай сэргээгдэх эрчим хүчний лабораториг бол шинээр нээсэн байж байгаа. Манай одоо Ахмад багш, Цэрэндорж багш бол энэ лабораториг бол одоо нээсэн байж байгаа. Бүх тоног төхөөрөмжийн ерөнхийдөө захиалж хийсэн байж байгаа. За мөн одоо лабораториас гадна бол манай эрчим хүчний сургууль бол сургалтын бол полигон баазтай байж байгаа. Тэгэхээр энэ бол Багнуурт энд бол оюутнуудыг бол ерөнхийдөө дадлага бол хийдэг байж байгаа. Ерөнхийдөө бакалаврын үйл ажиллагаанд бол дадлага ерөнхийдөө чухал байж байгаа. Бас тэгэхээр манайх бол ер нь бүх бакалаврын хөтөлбөрүүд бол үйлдвэрийн дадлага 1, үйлдвэрийн дадлага 2 гэж хийдэг байж байгаа. Үйлдвэрийн дадлага 1 нь болохоор танилцах дадлага байдаг. Үйлдвэрийн дадлага 2 нь болохоор яг жирхэн ажлын 21 хоног тэгээд бол үйлдвэрлэлийн одоо процессд нь оролцоод инженери техникийн ажилтнаа бас туслаад ерөнхийдөө станц дээр за тухайн чиглэлээр шалтгаалуулаад чиглэлдээ бол хийдэг л тийм. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн цаг цуврал нэвтрүүлгийн шинэ дугаараар эрчим хүчний сургуулийн үйл ажиллагаа хөтөлбөрүүдийн талаар тус сургуулийн дэд захирал доктор, дэд профессор Пүрэв Сүрэнтэй ярилцлаа.